За Токио 2020 Олимпиад маань энэ цар тахлын улмааслаад 5 жил бэлтгэл хийх боломж гарлаа. Сайн талыг харуул. Тэгээ одоо манай 3 эсрэг 3 сагсамгийн эмэгтэй шгшээ бол маань дээрээс нь ширээний теннис маань бас шинээр ингэж Олимпиад анхныхаа эрхүүдийг авч оролцлоо. Энэ ч гэсэн бас тэртэй холбоотой 2016 оноос хойш манай төр зэсэг маань төсөв санхүүгийн талаар маш их тэмцсэн. Энэ ч бас нэлээд нөлөөлсөн. Тэгээд түүхэнд хамгийн олон тамирчин Олимпийн наадамд оролцохоор юм байна. Тэгээд хуучин төрлүүд малууд мэдээж хэрэг өөр өөрсдийнхээ хэмжээний эрхүүдийг авсан. Тэгээд энэ Олимпиадоо ерөнхийдөө бэлтгэл бол бүрэн хангагдсан гэж үзэж байна. Тэгээд одоо амжилт гаргахад үзлээ. Тийм. Урд өмнө авч үзээгүй. Дээрээс нь 2 төрлөөр шинээр эрх авсан. Хамгийн олон төрөлд оролцож байгаа, хамгийн олон тамирчин оролцож байгаа юм олимп болж байна. За баг тамирчдын танаа төрлөө ер нь бэлтгэл ер нь хаана хийж нэг бэлтгэл хэр хандсан байна. За юу ч гэсэн бүх ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүх ард түмэн дэлхийн ард түмний наадам одоо тун удахгүй болох гэж байна. Энэ их цар тахалтай хэцүү цаг үе бүгд ингээд даван туулж одоо ингээд Токиогийн Олимп 2020-ийнхаа наадамд оролцоход маш жоохон хугацаа авчихжээ. За мэдээж циклийн дөрвөн хугацаанд бол нэмэгдээд нэг жил сунгацсан байгаа. Энэ хугацаанд бол маш олон одоо засгийн газрын хэрэгжүүлэгч ангиудын байгууллагын удирдлагынхаа тийм ээ болоод багш тасгалжуулагч хамт олонныхоо одоо төлөвлөгөөний дагуу одоо удирдлагын түвшнээс бүх хүмүүсийн бас сайхан санаачсан ажлын дагуу бэлтгэл сургалтаа хангалттай сайхан базааж байгаа. Сэтгэл санааны хувьд хүртэл сэтгэл санааг дэмжиж бас олон сайхан шийдвэрүүд гарсан байгаа. Тэр бол мэдээж тамирчдын болоод багш тасгалжуулагч багууд тийм ээ олимпиад явж байгаа багийн одоо тэтгэмж одоо цалин мөнгөний асуудал, санхүүгийн асуудал байдаг. Энэ бас сайхан эрэг сайхан бүхнээр бас дэмжигдэж бас засгийн газар маань дэмжиж хэрэгжүүлж байгаад маш их талархаж байгаа. За мөн өнөөдрийн хослын үйл ажиллагаа, туг гардуулах хослын үйл ажиллагааг бас бүх одоо паралимпийн хорооны тамирчид, олимпийн хорооны тамирчид тэнцүү ингэж гоё хуваарлтаагаар тэнцүү гоё одоо ямар нэгэн гоё үнэлтэйгээр явуулсанд маш их талархаж байна. Миний хувьд би пара таквондогийн тамирчин, олимпийн хамгийн анхны ихийг авч их оронтой ирсэн тамирчин байгаа юм л да. Тэгээд энэ спорт бол бас зуны олимпиад анх удаа оролцож байгаа төрлөөрөө одоо бас анхдагч сонирхолтой байгаа. Тэгээд нийт ард түмэндээ маш их гэлэн талархаж байна. Тэгээд олимпийн их наадмыг дэлхийн ард түмний дэлхийн бүх хүмүүсийн олимпийн их наадмыг бүгдээрээ хамтдаа ард түмэн маань дэмжиж өдөө өртөлтэй цар тахлыг бас хамтдаа даван туулсанд маш их талархаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газартаа бөгөөд одоо бүх одоо шатны удирдлага төвшний хүмүүс олимпиад паралимпийн хорооны бүх хүмүүстээ маш их баярлалаа. Удирдлагатаа баярлаж хэлмээр байна. За амжилтсэ. За тэгэхээр хулан манай бол Монгол улс анх удаа багийн спорт ялангуяа сагсан мөнгө 3-3-ын Олимпийн ирэх авсан. Та хэдэн маань тэгээс бол таамаг гэж одоогоор бид нэр бэлтгэлээ хангалтад гараад ногоон бүст одоо бэлтгэлээ хангаад явж байгаа. Тэгээд баг хангалтаас шууд Токиог зорих хаа. Нийтдээ ер нь хичнээн хүний бүрэлдэхүүн байгаа. Одоогоор яг олимпийн шгшээ баг 6 тамирчид бэлтгэлээ хийгээд явж байгаа. Тэгээд мэдээж хүндрэлтэй зүйлс юм байна. Ер нь бол энэ ковидтэй холбоотой халдвар хамгааллын дэглэм те одоо жишээл ингээ байрлсан байгаа тохиолдолд одоо гэрийнхэнтэйгээ уулзах чадахгүй байх ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд жоохон хэцүү байгаа. Бусад зүйлсүүд бол манай холбооныхан бас бидний хэрэгтэй бэлтгэл гаргахад бүх хэрэгтэй зүйлсийг ер нь бол хангаж ажиллаж чадж байгаа. Олимпийн мэдээж маш их хүчин чармаар гарсан байна. Яг олимпийн иргэдэд нөлөөлсөн бол
одоо хүчин зүйл юу вэ? Гэх юм бол одоо мэдээж манай холбооны маш сайн бодлого, сайн менежмент тэрнийхээ хүчээр одоо ерөнхийдөө энэ нь бол ганцхан 1 жилийн одоо үр дүн биш 17 оноос хойш манай Монгол улс болохоор 3-3 спортоор маш эрчимтэй хичээлж одоо тасалгүй жил болгон дараалж одоо тэмцээнүүдэд оролцсон учраас одоо энэхүү оноо цуглуулж энэхүү эрхийг авч чадсан байгаа. Тий. За баярлалаа. Үлдхэн юм хэдэн үнэтэй явж байна. Дээрээс нь бэлтгэл сургууль юу хаана бодож байна? Манай багийн хувьд бол Батцөмбөр суманд Champs Camp гэдэг кампт бэлтгэл сургалт хийж байгаа. 65 хүний бүрэлдэхүүнтэй олимпиад явах тамирчин бол эртээ бүтэн багаараа 7 тамирчин, эртээ эмэгтэй 5 тамирчин явах хэрэгтэй байна. Сая багаараа бэлтгэл авахд орсон. Бэлтгэл сургуульд юу нэр хангагдсан байна? Манайхны хувьд одоо үнэхээр сайн байгаа гэж миний хувьд бодож байгаа. Сая бол дэлхийн аваргаар бид наадмын сорилго гэдэг шиг сорилго тэмцээн гэсэн утгаараа ингээд орсон байгаа. Одоо бол яг бүх юм чигдрээд бүгдээ бид дор хичээгээд сайн байгаа. Олимпиад тавьж байгаа гол зорилго юу вэ? Тэгээ одоо олимпиад орж байгаа тамирчин болгоны мөрөдөл ажиллах хэрэгтэй тийм. Эх орныхоо талбайг мандуулах, эх орныхоо бахархал болох. За баярлалаа. За.